Туулын хурдны замын төсөв төртгийг шалгах ажлын хэсэг байгуулах санал гарсан хэдий ч улсын хурлын төсвийн байнгын орооны уралдаанаар гишүүдийн олонх нь эрг санал өгснөр уг ажлын хэсэг байгуулагдсангүй. За ингэснээр харьбины гэрээ болон туулын хурдны зам зэрэг асуудлыг эрх баригчид шалгуулах сонирхолгүй байна гэсэн хардлага шүүмжлэл улам даймжирхаар байна. За туулын хурдны замын төсөл нь нийтдээ 234 их найт төгрөгийн төсөв төртөгтэй. Үүнээс 500 тэрбум төгрөгийг урьдчилгаа болгон гүйцэтгэх компанид олгоод байгаа билээ. Тэгвэл төсвийн байнгын хорооны хуралдаан дээр улсын хурлын гишүүн Батуулд энэхүү өртгийг үндсэлтэй эсхийг шалгах ажлын хэсэг байгуулах саналыг гаргаж ардчилсан нам хүн намын гишүүд дэмжсэн юм а. Яг энэ өртөг маань өөрөө одоо 30 дахин илүү биш 30%-аар илүү өртөгтэй байна гэдэг ийм тооцоо байгаад байгаа. Тэгэхээр энийг бас магадлалаа гэдэг үүднээс ажлын хэсэг байгуулж байгаа. Байгуулъя гэсэн санал гаргасан. Хамгийн их хард сэр дагуулж байгаа нь тэр 22% урьдчилгаа байгаа. Дээрээс нь урьдчилгаа төлбөр яагаад хийх болсон үндэслэл. За мөн ажлаа бэлдэх, тогтдох, үнэтэй тоног төхөөрөмж урьдчилж авах тухай тэр нийслэлээр болсон протоколыг бид нар олж хараагүй. Зардал магадгүй одоо 50-60% доотлол нь өсөх юм магадaltaй байна шүү гэдэг тооцоог манай ажлын хэсэг гаргасан. За гэхдээ нийслэлээр хэрэгжиж байгаа төслийг улсын хурл дээр татаж авчирч шалгах нь буруу гэдэг агуулгаар улсын хурлын гишүүн Булган туяа байр суурь илэрхийлсний дээр уг ажлын хэсэг байгуулагдлаа гэхэд жагсаалтын гишүүнээр ахлуулахгүй тойрогоос сонгогдсон гишүүд дараалах ёстой гэсэн юм а. Одоо улсын хурл дээр бүгдээрээ нутгийн өөрөө удирдах байгууллага эрхт нь халдаад төсвийн тухай харилцаагаар тэр төргөө явж байгаа юмыг энд авчирж ирж хилцэх гэж одоо хилцдэг болох гэж байгаа юм уу? Батуул гишүүнээ би таныг нийслэл Улаанбаатар хотоор явж төгжрлийн асуудлаар иргэдтэй уулзсан гэж би ерөөсөө мэдэхгүй байна. Би таныг аль нэг тойрог дээр нийслэлийн дүүрэг дээр очиж ард түмний саналыг авсныг би мэдэхгүй байна. Харин өнөөдөр энэ сууж байгаа сайн зориг гишүүн би ингээд манай нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд бид нар 2028 онд энэ 4 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын нэг төгжрлийг бууруулахад юу хийсэн бэ гэдэг асуултанд бид нар хариулт өгнө. Тэгэвч санал хураалт явуулах үед төсвийн байнгын хорооны 19 гишүүнээс 10 гишүүн дэмжихгүй гэдэг санал өгснөөр туулын хурдны замын төсөв төртгийг шалгахааргүй боллоо. Олонх нураагаад унгаачдаг. Тэгвэл өгснөө хийж бид нарыг одоо энэ суулгаж идэг. Та нар тэгвэл ажиллаа хийцэг. Тий. Бид нар ямар ч хэрэггүй юм шүү дээ. Гэхдээ та нарын чинь нэг овоо ажлын хэсэг байгуулах юм байна гэдэг мундаг идэвхтэй орсон чинь 19-оор унаагаа хийчихэд маа гэдэг. Ингэтгэ болиул яасан юм бэ? Эсвэл танаа ажлын ардын намынхан гишүүдэд оруулж ирээд саяныхыг дахиж хураа. Эсвэл ард түмэнд гараад хэл бид нар энийг хэн шалгах сонирхол алгаа гэдгийг хэл. Гэхдээ ямар гэж ийм ажин улс байдаг вэ? За улсын хурл өнгөрсөн 7 хоногт харьбины гэрээгээс сонсголт хийх дэмжээгүй. Тэгвэл өнөөдөр туулын хурдны замын төсвийг шалгахыг мөн Монгол Ардын намын гишүүд дэмжихгүй байгаагийн цаана мега төслүүдийг дагсан авилга албан тушаалын томоохон хэрэг байх вэ гэдэг хардлага шүүмжлүүдийг дагуулад байна.